За дундын бас ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За бид энэ удаад студидтэй Монгол Улсын зөвлөх инженер доктор Гэнлэн Сүрэнгийн Ёндон гомбыг урьсан байна. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэг тавтаа мөрөл та. За баярлалаа. Хоёулаа ярилцлага сэдв бол үзэж тараа тодорхой болж байгаа бах. Тэгэж энэ одоо Улаанбаатарчууд ч одоо баг нөгөө дөнөө өхөр болох шахлаа шүү дээ тий. Эрчим хүчний зарлалт энэ дулааны бас алдагдал гээд олон зүйл тохиолдож байна. Өнгөрсөн 7 хоногт нийслэлчүүд их л бухимдалтай байх шиг боллоо. Тийм учраас би эрчим хүчний салбарын дулааны салбарын энэ нөхцөл байдал цааш та хэрэгжүүлэх арга хэмжээ нэг талаар яг мэргэжлийн үнэтэй ярилцъя гэж бодож таныг студид орсон байгаа. Жил хүрэхгүй хугацаанд 3 дугаар дулааны цахилгаан станц болон 4 дугаар дулааны цахилгаан станцад оцол гэмтэл гарлаа. Тэгэхээр хоёулаа эхлээд дараалтаа явахын тулд 3 дугаар цахилгаан станцаас эхлэе. Он цагийн дараалтаар. Өнгөрсөн оны 6 дугаар сард 3 дугаар цахилгаан станцад дулааны цахилгаан станцад осол гарч нэг хүний амь хүртэл эрс эцсийн харамсалтай яг гарлаа шүү дээ. Тэгэхээр станцын 9 дугаар турбин генераторт осол гарсан гэж тухайн үедээ одоо албаных нь бол албан тушаалтнууд нь хэвлэлээ урал хийж мэдээллийг бидэнд өгч ийсэн. Тэгэхээр технологи нь хуучирсан юм уу, турбин ашиглалтгүй болцсон юм уу? Энэ станцын ер нь тоног төхөөрөмжийн насжилт яг ямар хэмжээнд байгаа юм бэ? Та бол энэ салбарт ажилладаг нь хамгийн сайн мэдж байгаа. 9 дугаар турбины хувьд үзэх юм бол хамгийн залуу турбин шүү дээ. Хятадын турбин ашиглалтанд ороод нэг удаагүй байсан. Тэгээ зүгээр ослын талаар эрчим хүчний яамнаас гаргасан одоо ослын акт гэж байдаг. Тэрийг нь би хараагүй. Зүгээр дам сонсохноо бол бас нэг зөв гарч чадаагүй юм байл. Миний бодлоор энэ шин турбин яагаад ингэж тосолдож байгаа юм бэ? Бидний маш сайн мөрдөж байх хэвээр техник ашиглалтын дүрм гэж байдаг л да. Тэгээ энэ дүрмийн шаардлагыг биелүүлэгээ явуулсан юм байл. Тэр турбин руу ороход, уур ороход ослын үед маш түргэн хаагддаг юм механизмууд байдаг. Тэгээд тэр механизмуудыг тодорхой хугацаагаар хөдөлгөж байх хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр маш цэвэрлэгдсэн уурч гэсэн тэрэн дотор давс минерал тодорхой хэмжээгээр агуулгаж яадаг. Тэгэхээр энэ өндөр даралтын ууранд агуулгаж байгаа энэ давс минерал бол тэр хаах механизм дээр тодорхой хэмжээгээр хуралддаг. Тэгээ хуралдаад их болохоор гацаачдаг. Тэгэхээр тийм явдал гаргахгүй тулд жишээлбэл 4 дугаар цахилгаан станцын шөнө болгон тэр механизма хөдөлгөж байдаг. Тэгэхээр тийм асуудал орхигдсон байсан юм байна гэж би ойлгосон. Зүгээр энэ дээр хариуцлага ярих юм бол энэ бол шууд цахилгаан станцын ерөнхий инженерийн турбин цэгийн ашиглалтын хүмүүсийн хариуцах ёстой юм ажил. Тэгэхээр энэ асуудал нь орхигдсон байна, дөрмөө зөрчсөн байна гэсэн. Энэ бол хувийн дүгнэлт. Яамны дүгнэлтийг бол би хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. Дам сонсоход бол миний ярьсантай адилхан юм дүгнэлт гараагүй юм шиг үлээ. 3 дугаар дулааны цахилгаан станцын за яг та осол гарсан 9 дугаар турбин генератор дээр бол харьцангуй энэ сүулт сурлуулсан гэж хэлж байна тий. Тэгэхээр ер нь 3 дугаар дулааны цахилгаан станцын нийтдэн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа манайхан ч одоо нэг асуудал гэмтэл гарахаар нэг асуудал гарахаар бүгдээрээ л эрчим хүчний салбарын судлаачид болчихоо. Янз бүрийн байдлаар өөрөөсөө тайлбарлаад явж байна. Мэргэжлийнх нь бол ондоо зүйлийг ярьж байна. Яг энэ 3 дугаар дулааны цахилгаан станцын насжилтын хувьд ер нь ямар байгаа юм бэ? Тоног төхөөрөмж зэрэг нь бол бүгдээрээ хуучирсан гэдэг асуудал үргэлжлэл яригдах юм. Хэд ангилж үзэх хэрэгтэй юм. Жишээлбэл цахилгаан станцын барилга байх боломж бол үндсэндээ нэг 120 настай байдаг. Тийм ээ. 120 насны дараа бол энэ барилга байх боломжтой ашиглах боломжгүй болно. Тэгэхээр 120 үлээрээ хөрөөгүй шүү дээ. 3 дугаар цахилгаан станц. Үндсэн тоноглол буюу 100 турбины хувьд бол тэд тодорхой насжилт заасан ийм эд ангиуд байдаг. Жишээлбэл одоо хамгийн өндөр даралттай, өндөр халуунтай одоо бидний ярьдгаар бол мэргэжлийнхний ярьдаг бол хурцуурын шугам гэж байдаг тийм ээ. За энэ хурцуурын шугам бол тэр шугамаас гадна бас тэр турбины эд ангиуд руу орсон тэр шугам бүгд л ордог л доо. Тэгэхээр энэ бол нэг 100,000 цагийн настай байдаг. Өөрөөр хэлбэл 100,000 цаг яваад энийг сольж байх хэрэгтэй.
Тэгээд яг манайхан бол ярьдаг штэ. Цахилгаан станц нэг 40 жилийн настай хөгшин станц цаашаа явахгүй гэж. Хэрвээ энэ солигдох ёстой эд ангийн цаг тухай бүрдэн дөрмийн дагуу солиод явах юм бол яг тэр барилгатайгаа адилхан 120 жил ажиллах боломжтой гэж одоо миний хувьд үздэг. Тэгэхээр насжилтын хувьд бол цаг нь хэтэрсэн турбинууд бол 3 дугаар станцд бий. Тэр 7 дугаар турбиныг явуулахаар боллоо. Энэ төргээд асуудал гарсан шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол нэлээд нарийн тийм ялангуяа металл талаас нь судалгаа шинжилгээ хийгээд дүгнэлт гаргаад дахиад одоо хэдэн мянган цаг явж болох нь вэ гэсэн ийм дүгнэлтийн үндсэн дээр ажиллагаагийн сунгаж болдог л доо. Хэдийгээр цаг нь болцсон ч гэсэн. Тэгэхээр ийм асуудал хийгдсэн билээ. 7 дугаар турбинээ эднэр явуулна гэж үзэж байгаа юм байна лээ. Зарим турбинууд тэгвэл бүр авч хаяад шин турбин тавих шаардлагатай ийм байдалд орчихсон байна. Тэгэхээр энэ зөвхөн 3 дугаар цахилгаан станцын асуудал биш. Бүх цахилгаан станцуудад тодорхой тоног төхөөрөмжүүд дээр тулгараад байгаа асуудал. Тийм та дөрөв хэлж нэг хүний аймаар л бий болсон одоо ослоо шүү дээ. Энд дээр бол хариуцлагын асуудал, ерөнхий инженерийн бас хариуцлагын асуудлыг та хувийн дүгнэлтэд хэллээ. Гэтэ яг энэ дээр бол тухайн үедээ хэлж байгаагаар эрүүгээр үүсгээд одоо шалгагдаад явж байгаа юм билээ. 9 дугаар турбин генератор осол гараад тухайн үедээ энэ хэлж ирсэн хүмүүс. Энэ бол 50 мегаваттын их үүсвэр юм аа. За энийг суйрлуулах хугацаа гэж байдаг. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаас 1-2 жилийн хугацаанд шаарддаг гэдэг зүйлийг бас ярьж ирсэн. Тэгэхээр жилч хүрээгүй байна л та. Тэгэхээр одоо энэ тэр тоног төхөөрөмжийг ер нь суйрлуулж амжаагүй байгаа гэсэн үг. Амжаагүй байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр дутагдлыг яаж нөхөж байна? Тэр дутагдлыг үндсэндээ одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудад хуваарлах маягаар нөхөж байгаа. Жишээл Амгалангийн цахилгаан станц байна. Тэнд бас хүчин чадал нэмэгдсэн. 4-р цахилгаан станц руу дулааны ачааллыг бас нэмэгт замаар ингээд үндсэндээ бол яг тэр тэднийгийн байдлаар дулааны горим ингээ явж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ? Улаанбаатар хотын дулааны ачааллыг бүрөө хангацсан гэсэн үг биш. Энд маш их дутагдaltaй байгаа шүү дээ. Дулаанаар тэр цахилгаанаар ш тэр. Тэгэхээр эрчим хүчний сайдын хэлж байгаагаар ерөнхийдөө бол хуваарлаад аргалаад явж байгаа гэж л ойлгохдоор юм тийм үү? Тийм одоо соёл сүрэн сайд бол аргална гэдэг үгэнд их дуртай шүү дээ. Тэгэхээр бид нар ер нь энэ байдал ийм болно гэдгийг ялангуяа мэргэжлийн хүмүүсд бол яриад ер нь 20 жил болж байна доо. Тэгэхээр тэр аргална гэдэг юм маань одоо үндсэндээ бол дуусч байгаа нь одоо саяын энэ ослоор бол харагдлаа шүү дээ. Одоо цаашид аргалах ямар ч боломжгүй болно. Аргалах боломжгүй болно доо. 3 дугаар дулааны цахилгаан станц дээр та түр хэлээ одоо энэ 9 дугаар турбин генератор дээр гарсан ослтой холбоотой тоног төхөөрөмжийг суйрлуулж амжаагүй байгаа гэж тэ. Яг энэ тоног төхөөрөмж нь ер нь бусад одоо манайхан бол үйлдвэрлэж чадахгүй. Тиймээс үйлдвэрлэдэг орнуудад бэлэн байд юм уу? Эсвэл захиалга өгөөд санал аваад процесс нь ер нь хэр удаа үргэлжилт юм бэ? Тэгээ янз янз л да. Ер нь бол 3 дугаар цахилгаан станц анх байгуулагдахаасаа эхлээд Оросын холбооны улсын тоног төхөөрөмж тавигдсан юм. За сүүлд нь тэр 50 мегаваттын турбин бол хятадын турбин. Тэгэхээр Оросын холбооны улсын турбиныг тавья гэвэл энд бас нэлээд хугацаа алдах ийм байдалтай байгаа. Яагаад гэвэл дайн хийж байгаа орон учраас тоног төхөөрөмж үйлдвэрлээд бэлэн байна гэсэн ийм асуудал бол байхгүй. Тэгэхээр захиалга өгнө, мөнгө төгрөгийн төлнө. Тэрний дараа тодорхой хугацаанд үйлдвэрлэгдэнэ. Энэ ч бас нэлээд тийм орд асуудал л та. Тэгэхээр бүгд найрамд хятад улсад бол харин турбины суудууд бол бэлэн турбинууд байдаг. Тэгээ энийг л авч тавих боломжтой. Гэтэл хятадын турбин гэдэг маань турбин болгон чинь өөртөө тохирсон одоо суурна гэж ярьдаг юм л да. Турбины хамгийн чухал хэсэг бол суур шүү дээ. Энэ бол маш бүх бат өндөр тооцоон дээр хийгдсэн ийм төмөр бетон суур байдаг. Тэгэхээр хятадын суурин дээр Оросын турбиныг авцараа тавьчихаар бас болохгүй болчихно. Тэгэхээр энэ явж явж л одоо хятадын турбин тавих бол ийм л асуудал болох байх. Та дөрөв хэллээ 3 дугаар дулааны цахилгаан станцыг бариад суйрлуулсан тоног төхөөрөмжөл бол Оросын холбооны улсын техник эдийн засгийн үндэслэлээр суйрлуулсан одоо турбин тийм ээ. Оросын холбооны улсын тоног төхөөрөмж болоод техник эдийн засгийн үндэслэлд тааруулсан энэ цахилгаан станц дээр хятадын турбиныг суйрлуулахаар
осол гарах үндслэл болж болох уу? Болохгүй. Ягаад? Турбин бол Нэг ер нь стандарт. эрчим хүчний тоног төхөөрөмж бол одоо Хятадын их байна уу, Оросын их байна уу, Америкийн их байна уу, ер нь үндсэндээ нэг стандартаар явдаг шүү дээ. Зүгээр тоног төхөөрөмж одоо хэр зэрэг үр ашигтай ажиллах уу, тийм ашигтуулын коэффициент нь ямар байх вэ гэдэг ирэх юм бол янз янз. Техникийн хувьд бол бүгд ижил. Жишээлбэл Японы турбин бол шуугаангүй байдаг. Оросын турбин бол нэлээд одоо шуугаантай. Хажууд нь байхад бол нэг 80 децибел орчим шуугаантай байдаг. Гэтэл Mitsubishi-гийн турбины хажууд очиход бол маш бага, хэд дахин бага, бараг одоо шуугаан мэддэггүй шахуу тийм байдаг. Тэгэхээр энэ бол яг тухайн улсын хөгжлийн төвшин технологийн онцлогоос шалтгаалж байгаа. За 9-р турбин генератор дээр гарсан осолтой холбоотой тоног төхөөрөмжийн бол суурилуулах шинжлэх ажил бол хийж дуусаагүй байгаа, амжаагүй байгаа гэж. Тэгвэл олон жилийн хугацаанд ярьж энэ та хамгийн сайн мэдж байгаа юм. Энэ бол 3 дугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийн асуудал, тийм ээ. 3 дугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийг одоо ямар хэмжээний хүчин чадлаар өргөтгөх ер нь бидэнд боломж байгаа юм бэ дээд хязгаар. Гэхдээ энд одоо дээш нь бол хязгаар ярих юм бол хязгааргүй одоо том хэмжээгээр өргөтгөж болно. Тэгэхдээ энд ер нь ягаад ч юм Хятадын зээл тусламжаар өргөтгөл хийн гэж ярьж байгаад тэгээд 18 онд нэг техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Тэгээ үндсэндээ тэр техник эдийн засгийн үндэслэлийн дагуу бол нөгөө шин барих станц тийм ээ. Тэгээд бүх дэд бүтцтэй гэхээр одоо нөгөө станцыг ажилуулахад бас тодорхой хэмжээний туслах тийм үйлчлэгээ үзүүлдэг тийм одоо нэг хэсгүүд байдаг л да. Тэрийг оруулаад яг одоо тэр өргөдөх хүчин чадлаар нь одоогийн яригдж байгаа хүчин чадлаар тийм ээ. Нэг 800 сая доллараар барьж болох юм а гэсэн тийм санал ирчихсэн байсан. Тэгээд тэр санал бол ягаад ч юм одоо тэр үедээ хэрэгжээгүй тэгснэ гинтхэн Оросын холбооны улс болоод тэгээд Оросын холбооны улс маань тэрбум 300 сая евро, доллар биш тийм ээ. Одоо бодилж тэгээд ягаад ч юм нөгөө төрөнд нь хийгдсэн техник эдийн засгийн үндэслэлж ашиглаагүй дахиад л одоо тэр үндэслэлээ харж үзсэн зураг хийнгээд тэгээ Монголын засгийн газраас 20 сая доллар шийдээд өгчихсөн шүү дээ. Одоо тэгээ тийм байдалтай л байгаа. Саяхан зүгээр тэр Интерарогийн нөхдүүд жишээлбэл надтай ирж уулзсан. Тэгээс зураг төслийнх нь ажил бол арай дуусаагүй юм байл. Тэгээ үндсэндээ бол зураг төслийн ажил дээрээ Монголоос зөвлөх компани шалгаруулна, тендер зарлана гэсэн тийм мэдээлэл өгч байна лээ. Яг би танаас Интеро экспорт гэдэг компани асуудлыг асуух гэж байсан. Та өөрөө сая ярьчихлаа. Яг энэ Оросын холбооны улсын Интеро экспорт гэдэг компаниар 3 дугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийг одоо хийлгэхээр болсон. Энэ бол нөгөө АСЕМ үеэс л яригдсан юм байна. Би жоохон судалж үзлээ. АСЕМ-ийн өндөр дэд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг Оросын холбооны улсын талаас эрчим хүч төмөр замын салбарт экспортын зээл олгоё гэдэг асуудал яригадаад энэ хүрээндээ 3 дугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг ярья гэд явсан. За тэгээд ингээд явж байгаад тухайн үед 17 онд Интеро экспорт гэдэг компани Монголын талд санд болгох гэх үү, шахалтаар оруулах гэх үү иймэрхүү асуудлууд явж байгаад 24 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгч манай улсад айлчлахад 2 талаас гар үсэг зурсан. Яагаад эрчим хүчний том төслүүд хөдлөх болгонд Оросын холбооны улсын тал орж ирээд тэрийг нь манайх хүлээж аваад байд юм бэ? Та сая ярьслаа тий 2011 оны үед Хятадаас тэзүү боловсруулад 800 сая долларын асуудал ярьж хахад Оросын холбооны улсын Интеро экспорт гэдэг компани тэзүүгийнх нь өртгийг нь 1.3 тэрбум евро гэдэг юм санал оруулж ирсэн. Асар их мөнгөний зөрөө гараад байгаа. Яагаад гэж бодож байна та? Гэхдээ энд чинь уух юм байхгүй шүү дээ. Ер нь тэгээд шалтгаал явж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар Монгол улс тийм Оросын холбооны улс ч юм уу бүгд найрамд Хятад тусаас ч юм уу тодорхой хэмжээний хамааралтай байлгана гэдэг чинь арга байхгүй геополитик юм бодлого шүү дээ. Тэгээ би энэ Интеро гэдэг компани хоёлоо илүү нөгөө үзэж байгаа хүмүүстэй ойлгомжтой болохын тулд би нэг он цагийн нэг
дараа талыг цуглуулсан. 2016 он АСЕМ-ийн уулзалтын үеэр Оросын холбооны улсаас эрчим хүч, төмөр замын салбарт экспортын зээл олгох асуудал яригдж эхлэв. 2017 он Оросын холбооны улсын сангийн сайдаас Интер РАО экспорт компанитай хамтран ажиллахыг манай талд зөвлөв. 2018-аас 2019 он төслийн өртөг хугацааг тохирох асуудлаар манай улс хэлцэр хийсэн боловч үр дүнд хүрээгүй. 2021 он Оросын талаас Интер РАО экспорт компанийг төсөлд оролцохыг дахин илэрхийлсэн. 2021 оны 12 дугаар сар Дулааны цэцгэлэн станц 3 төрийн эмч хувьцаат компани болон Интер РАО экспорт компани хооронд санамж өвчөг байгуулж техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эхлүүлсэн. 2022 он Интер РАО экспорт компаниас техник эдийн засгийн үндэслэлийг Дулааны цэцгэлэн станц 3 төрийн эмч хувьцаат компанид хүлээлгэн өгөв. 2023 оны 6 дугаар сар Оросын холбооны улсад төслийн санхүүжилтийн албан уулзалт хийсэн. Гэхдээ Монголын талын санал болгосон хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох боломжгүйг илэрхийлсэн. 2023 оны 12 дугаар сар Москва хотноо болсон уулзалтаар төслийн хэрэгжилтийг хангах замын зураглалыг шинжилв. 2024 оны 4 дугаар сар Монгол улсын эрчим хүчний яамнаас хилцээрийн төслийг засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 2024 оны 9 дугаар сар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний айлчлалын үеэр хилцээрт гарын үсэг зурсан. Тэгэхээр би танаас юу гэж асуух гээд байна гэхээр та энэ Интеро гэдэг компанийнхантай тажиулсан юм байна. Тухайн цаг үед нь энэ салбартаа та байж л байсан. Тэгэхээр яг энэ Оросын холбооны улсын энэ компанийг дэмжүүлэхэд гэдэг юм уу улс төрчтэй оролцоо ер нь манад хэр байна. Та бас гаднаас нь хөндлөнгөөс маш сайн харж байгаа эрчим хүчний салбарынхаа энэ нөхцөл байдлыг. Тийм Интерогийн хамт сүйд уулзахт бол би шуудхан хэлсэн л дээ. Зүгээр таны төслийг нэг үгээр шулуухан хэлэхдээ хэтэрхий юмтэй төслөө. Тэгээ яг одоо ингээд зураг нь хийгдээд тэгээд үндсэндээ нэг огсралтын ажлын хилцэр хийгдэн штэ. Тийм ээ одоо тэр 1.3 тэрбум евро маань тэр ажлын үр дүнд хэд болох вэ? Одоо ийм байдлаараа байх юм бол наад төсөл чинь хэрэгжихгүй гэдгийг шууд хэлсэн. Зүгээр ер нь бол одоо манай улс төрчдийг аваад үзэх юм бол Монголоос илүү гадаад орныг дэмждэг ийм хүмүүс байгаа шүү дээ. Энэ чинь нууц биш. Тэгэхээр одоо тийм хүмүүсийн явуулгуул зөндөл байдаг баг. Тэгэхээр энэ төсөл хэрэгжихгүй нүү гэдгийг бид нэр одоо харахад үлдчихэж байгаа. Зүгээр жишээлбэл ерөнхийдөө нэг 800 сая долларын төсөл ягаад 1.3 тэрбум евро болчихдөг юм бэ гэдэг энийг бол би юу гэж ойлгоно гэхээр энэ дэр бол дайны нэмэгдэл орчлоо л гэж ойлгож байгаа. За 3 дугаар цэцгэлэн Дулааны цэцгэлэн станцтай холбоотой өргөтгөлийн асуудал бол нэлээд удах баха. Миний хувьд бол тэгж бодож байна. Та сая шалтгааныг ерөөд нь хэлжлээ. Дайнтай байгаа улсууд Монгол улсын 3 дугаар цэцгэлэн станцын өргөтгөлийн асуудлыг яриад богино хугацаанд шийднэ гэдэг бол бас эргэлзээтэй асуудал байгаа. Тийм учраас одоо байгаа нөхцөл боломжн дээр тааруулж манай улсын засгийн газар салбарын яаман 3 дугаар Дулааны цэцгэлэн станцын энэ тасралтгүй найдвартай эрчим хүч дулаан үйлдвэрлэх боломжийг одоо цаашид тасралтгүй найдвартай байлгахын тулд юу хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та мэргэжлийн хувьд харж байна. Хоёулаа таны энэ шийдлийг сонсчоод сая болсон 4 дугаар цэцгэлэн станцын гэмтэл рүү орох юм. Тэгээ яг зүгээр ер нь бол байдлыг сайжруулахын тулд нэг цэцгэлэн станцын асуудал ярих нь бол бас учир дутагдaltaй. Ерөнхийд нь бүтнээр нь харах ёстой. Тэгэхээр жухлын тест дараалалаар ярих юм бол сая энэ 4 дугаар цэцгэлэн станцаар гарсан ослын дараа дөрвөн ярьлаа шүү дээ. 100 хэрэгтэй. 100 дахиад нэмэр барьчих юм бол бид нэр бэлтгэл тоногдолтой болно гэж. Тэгэхээр яг энэ талаас нь ингээд үзэх юм бол жухлын тест дараалалаар 3 биш 4 дугаар цэцгэлэн станцд 100 нэмэх асуудал 1-р номер тавигдах хэрэгтэй. Тэгээ сайжрын сайд хэлсэлдээ одоо сайд басноос хойш 10 жил хөөцөлтөд энийг барсангүй гэж тий. Тэгэхээр үл яг хуу 50 сайтын үед л би хэлдэг байсан. 50 сайт бол мэрэгжлийн хувьд бол дутагдах юм алгаа. Даанч одоо их хурлын гишүүн биш учраас одоо дан дээлтэй гэж бидний ярьдаг. Бэрэн дутаад байна гэдэг ингээд ярьдаг байсан. За өнөөдөр сайжрынгийн хувьд бол улсын их хурлын гишүүн тэгээ сайд тэгээд бас одоо юу гэдэг Монгол Ардын намда нэлээд тийм нөлөөтэй ийм хүн
10 жилийн асуудлыг хөөцөлдөө бүтэхгүй байна гэдгийг ингээд сонсохоор бол үнэхээр гайхалтай байгаа юм л да. Хамгийн чухал асуудал мөн байтал яагаад бүтдэггүй юм бэ? Ямар хүчтэн зүйл нөлөөлж байна гэдэг бол бас их гайхалтай үсэн асуудал. 4-р дулаан цахилгаан станцид сая гэмтэл гэж ярих юм да Тийм ээ. Асуудал биш. Гэмтэл гарсан. За энэ гэмтлийн талаар ямар гэмтэл гарсныг нь та бол сайн мэдж байгаа. Энэ гэмтэл хэр ноцтой гэмтэл юм бэ? Одоо үндсэн тоног зогсоох хэмжээний гэмтлийг бол тэгэл ноцтой л гэж үзнэ л дээ. Арга байхгүй. Ерөнхийдөө бол улс орны эрчим хүчний хангамжид нэг 100 мегаваттын дутагдал үүсгэжлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол ноцтой доор. Тэгээд энийг дагсан хязгаарлалтыг харал та тийм ээ. Одоо 89-90 онд намайг 4-р цахилгаан станцид ажиллаж байхад ийм хязгаарлалтуудыг хийдэг байсан. Инээс том хязгаарлалт хийдэг л байсан л да. Би ч гэсэн одоо юу гэдгийг станц дээр 7 хонцоод гэртээ ирэхэд манай гэрийг хязгаарлцал байдаг байсан, харанхуй байдаг байсан тийм ээ. Тэгэхээр нэлээд хэдэн жил гайгүй явж байгаад тэгээд 89-90 оны байдалд эргээд орохоор бол одоо миний хувьд л туйлын харамсалтай. Тэгэхээр энэ яагаад ийм болвоо гэд асуудал гарч байгаа. Тэгээд энийг бас би нэлээд одоо бодчихсон юм л да. За 89-90 онд цахилгааны хязгаарлалт хийдэг байсан байна. Одоо 2026 он цахилгааны хязгаарлалт хийсээр байна. 4-р цахилгаан дулаан цахилгаан станцид гарсан энэ гэмтлийг засахч гэдэг юм уу? Хэвийн байдалд нь оруулахад хэр хугацаа шаарддаг? Үндсэндээ нэг 30 цагийн дотор л засаал оруулсан. Гэхдээ маш хүнд нөхцөл. Ягаад гэвэл 100хан доторх температур чинь 1000 градусаас илүү байдаг шүү дээ. Тэгэхээр энэ 100-ыг зогсоогоод тэр дотор нь орж хүн ажиллахын тулд тийм ээ одоо бидний үед бол нэг 50-60 градус хүртэл хөргөөд оруулдаг байлаа. Сая бол одоо жахан харигсэл байна лээ л дээ. 82 градус хүргээд тэгээд хүмүүсээ оруулсан. Тэгээд 82 градуст бол одоо мэдхгүй би бол нэг 5 минутс чадахгүй л байх. Тэгэхээр тэр залуучууд бол тийм өндөр температурт ороод маш нарийн өндөр технологитой гагнуур хийнэ гэдэг бол бас гайхалтай асуудал л да. Ур чадварын хувьд, мэргэжлийн ур чадварын хувьд бол манай инженерүүд салбарынхан бол сайн байна. Гэхдээ тэднийг заавалчгүй ийм хүнд байдалд оруулах ямар ч шаардлагагүй гэж би ойлгоод байна. Тийм шүү дээ. Тийм. Уурын генераторын халах гадруудаар гэдэг юм уу тий ган хоолой дээр гэмтэл гарсан гэж ярьж байгаа. Нэмэлт нөөц 100-тай байсан бол нөхцөл байдал ер нь ямар байдал байх вэ? Нөхцөл байдал зөв зүгээр л байх гэсэн шүү дээ. Тий. Нэмэлт 100 гэдэг нь одоо та одоо яг одоо үзэж байгаа хүмүүст ойлгомжтой тайлбарлаж өгөөч. Ямар тохиолдолд яаж ашиглах 100-ыг хэлээд байгаа. Гэхдээ яг нэмэлт 100 шилдэ ер нь 4-р цахилгаан өнөөдөр 800-тай. Тэгэхээр хэрвээ 900-тай байсан бол гэсэн асуудал яригдчихэж шүү дээ. 900-тай байсан бол тэгэхээр үндсэн тоноглолыг бэлтгэл байлгана гэсэн асуудал байна. Тэгэхээр бэлтгэлийг хоёр хувааж үздэг. Хүүдэн бэлтгэл, халуун бэлтгэл гэж. Хүүдэн бэлтгэл гэдэг нь юу гэхээр тэр одоо 9-дүгээр 100 маань яг одоо ингээд галлагаанд ороход бэлэн тэгээд байж байгааг хэлж байгаа. За тэгээд осол гараад нэг 100 сосгоод тэр 100-ыг галлах хэрэгтэй болно тийм. Тэгэхэд нэг 4-5 цагийн асуудал гарна л да уурын шугам залгахад. Халуун бэлтгэл гэдэг нь нөгөө 100 эдгээр уурын шугам залгааг үүсгэсэн тодорхой одоо халуун температуртай өөрөөр хэлбэл нөгөө уурын шугам залгах хугацааг 2 дахин ч юм уу 3 дахин ч юм уу богиносгох тийм хэмжээтэй одоо бэлэн байлгаж байгаа. Ялангуяа өвлийн цагт бол ер нь тийм байлгах ёстой л да. 10 жилийн хугацаанд арчин хүчний салбарт бол тодорхой хэмжээний одоо улсын төсөөс мөнгө суулгаад явж л байгаа тийм ээ. Тэгээ 10 жилийн хугацаанд яагаад энэ нөөц 100-ыг авчиж болоогүй юм болоо? Энэ тийм амар хөцлөлөөд улс орнороо шийдээд нэг нь гацаагаад нэг нь тавьмаараа нэг нь тавиулахгүй гэдэг асуудал юм уу юм? 12 оны 12-13 онд 4-р цахилгаанаас 6 турбинтэй байж байгаад тэгээд 7 дахь турбиныг тавьсан. Тэгэхээр энэ бол үндсэндээ тэр алтан угийн засгийн газрын үед маш амархан шийдэгдээд тэгээд нэг 70 сая орчим доллар байхаа миний одоо санаж байгаагаар. Энэ турбиныг 2 жилийн дотор ашиглалтанд оруулаад. Ингээд турбин талаасаа бол хүчин чадал нэмэгдэхгүй юу? Тэгэхээр хүчин чадал нэмэгдэнгүүт 100-ны асуудал иргэдэж штэ. Уур нь хүрхээ болно тийм ээ. Тэгэхээр яг дөрвийнхэн бол 100-ныхаа
одоо байж байгаа 100%-ийн хүчин чадлыг бас өөрхөн нэмээд нэлээд өндөр болгож чадсан тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгээд агтл нэг ер нь нэг тийм одоо бүтэн шин зуух хэрэгтэй байна гэдэг нь тэр үед л тодорхой байсан л да. Тэгэл тэр үеэс хойш л дөрвийнхэн хөсөлдөж байгаа. Тэгээ одоо өнөөдөр бүтээгүй байна. Тэгэхээр одоо Жолсрынгийн бүтээж чадаагүй юмыг одоо би яагаад бүтээгүй гэж хэлэхэд бол үнэхээр над тариу алдахгүй байгаа. Одоо хин тэрийг бүтээх ёстой юм тий. Сайд нь бүтээж чадаагүй юм хин бүтээж чадах вэ? Гэтэл одоо сая төрийн өмчит компаниуд дээр хяналт шалгалт хийлээ шүү дээ. Хяналт шалгалт хийгээд явхад засгийн газрын хуралдаанаар ерхийсэд ярьж байна. 4-р 7-ны цахилгаан станц дээр үр ашиггүй өндөр дүнтэй маш олон худалдаа авалтууд хийгджээ. Тийм учраас хяналт шалгалтын авилга албан тушаалын асуудал зөндөө яригдсан байна. Зарим нь тогтоогдсон байна. Зарим нь шалгана. Зарим нь хууль хяналтын байгууллага шилжүүлнэ гэж. Шалтгаан нь эндээ байгаа юм шүү гэж би танаас асуух гэдэг. Ер нь тэр олон хэрэггүй одоо тоног төхөөрөмж сэлбэг тэрийг хэн нийлүүлдэг мэдгүй, хэн шатахыг мэдгүй. Мэдхгүй. Ус төрч шатдаг шүү дээ. Тэгэхээр чи явж дөрвөхийн асуудал биш байхгүй. Сайд шинээр томилогдоход компани болгонд хэнийг сольдог вэ гэхээр хангамжийн улсуудыг сольдог байхгүй. Тэгж улс төрчтэй л асуудал шүү дээ. Дөрвийнхэн тэгээд хэрэггүй юмыг өөрсдөө хүсээд худалдаад аваад байгаа юм байхгүй шүү дээ. Тэр яригдж байгаа олон тэрбум одоо сэлбэг төмөр хөгийн өмнөд байсан. Төмөр хөгийг худалдаж авсан юм биш шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л бодгол асуудал. Үе үеийн сайд нар гэж ойлгож байна. Үе үеийн сайд нар. Одоо сайд нарыг нэг нэгээр нь зургийг тавьж жаад он цагийн дараалалаар нь одоо олон нийтийн сүлж чинь цовдлж юм л та. Энийг та зөв гэж бодож байна. Зөв шүү дээ. Сонирхолтой. Яг онс нь байгаа л бах, онохгүй нь байгаа л бах тийм ээ. Зарим юм л жолсрон бол үтгэлэл гэж юм лээ зүгээр. Жолсронгийн хувьд бол тийм шахаагүй байж болно. Тэр бол одоо юу гэдгийг өрөнгөтэй мөнгөтэй өөрийн гэсэн бизнестэй хүмүүс. Тэгээд хариуцлага хүлээлгэх их асуудал одоо яригдана. Энэс цаашаа бид нар ярьж байна. Шинэ их усрын талаар бүх сайд нар л ярьдаг те. Шинэ их усэр энчээж барина, тэндэж барина гэдэг асуудал яригдаад зарим нь хувийн компаниуд бариад явж явах шиг байна. Шинэ их усэр барина гэхээсээ илүүтэй одоо байгаа нөхцөл байдал дээр харахаар одоо байгаа их усрүүдэд найдвартай ажиллагааг нь хангах шаардлага үүсэж байгаа юм болов уу гэж миний хувьд бодоод байна. Та энэтэй санал нэгдв. Аль аль нь байх хэвээр. Одоо байгаа их усрүүд тэр тэргүүл одоо тоног төхөөрөмж нь хөгжрлаа шүү дээ. Тэгэхээр хөгжирсэн юм яг тэр дөрмийнхэн дагуу техник ашиглалтын дүрм гэж байдаг тийм ээ. За тэгээд цаашлуул аюулгүй ажиллагааны дүрм гэж байдаг. Тэгээд энэ дүрм чинь хоёр дүрм бол хоёулаа манайхан хэлдэг шүү дээ. Цусаар бичигдсэн дүрмээ гэж. Тэгэхээр энийг чинь одоо зөрчөөд байж болохгүй. Та санаж магадгүй 11 оны үед баха. 4-р цахилгаан станц дээр нэг бас нэг турбины хоолой задраад тэгээ бас нэг залуу нас барсан шүү дээ. Тэгээ тэрнээс хойш огт түмэлт ихгүй л явж шүү дээ. Одоо ингээд насжилтанд орцсон тоног хөрмжийг ажилуулад байна гэдэг чинь. Дөрмөө зөрчилнө гэсэн. Энэ дөрмийг зөрчих юм бол тэгээ энэ салбар чинь юу болох вэ? Ойлгомжтой шүү дээ. Цаашдаа хүний амж өргөдөн, тоног төхөөрөмж олноороо эвдэрнэ. Ер нь тэгээд Монгол улс их хөвгөө байдалд орох юм магадлалтай. Тэгэхээр яг түрүү ярьлаа шүү дээ нөгөө нэг чухлын тестрал гэж тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд л яг одоо энэ байгаа яг үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд би бас сандаа хэллээ шүү дээ. Номер 1-т тэр 4-р цахилгаан станцын 100%-ийг нэмж өрөх асуудлыг шийдъя. За 2-дугаарт ер нь энэ цахилгаан станц шугам шүлжээ гэж ингээд төрийн өмчөнд байлгаад тэгээд төрийн өмчөө хариуцж байгаа засгийн газар сайд нар нь ингээд ийм хариуцлагагүй байгаад ингээд яваад байгаа юм бол энэ салбар чинь цаашдаа ер нь хөгжих юм уу гэдэг асуудалд хариулахаар нэг хөгжлийн асуудал ирж байгаа. Тэгэхээр яг зүгээр одоо дэлхийн хэмжээнд хамгийн хөгжлийн хамгийн зөв хэлбэр бол олон нийтийн компани асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг манайхан бол одоо хөгжлийг эсэргүүцэж байгаа хүмүүс их байна л да. Жишээлбэл цахилгаан станцыг ерөөсөө хөгжиж болохгүй шүү. Цахилгаан станцаас бүх юм хамаардаг юм шиг. Тэгж ойлгоод байдаг. Тэгэхээр яг би бас саяхан фэйсбүүк дээр биччихэл байсан. Төрийн зүгээс энд хоёр төрлийн одоо хамгаалалт байгаамаа. Нэг нь бол энэ эрчим хүчний зохицуулахаараа үн терапийн асуудал дээр заавал зохицуулт хийнэ. За миний ярьдаг юм бол үнэн чөлөөлөх биш.
зохицуулалтаа чөлөөл гэж би яриад байгаа шүү дээ. Ягаад гэвэл эрчим хүчний зохицуулахаараа засгийн газрын байгууллага учраас зохицуулагч нарын ерөнхий сайд томилдог учраас болохгүй байна. Тийм ээ. Тийм учраас энэ бол их хурлын байгууллага байх ёстой. Зохицуулалтаа чөлөөл. Хоёрдугаарт үндэсний дамжуулах сүлжээ гэж байдаг. За одоо ч манайхчтай яах вэ? Тэгээд бус орнуудыг дуурайгаад л өнгөрөөл их олон дамжуулах сүлжээтэй болчихлоо дээ. Алтай улаастайлыг нь дорнот бүслэг нь чинь тийм олон дамжуулах сүлжээ байж болохгүй шүү дээ. Монгол улсад нэг л байх хэрэгтэй. Хэрвээ одоо явандаа олон цахилгаан станц байгуулагдах нь шүү дээ. Тэр цахилгаан станцууд эрчим хүчний зохицуулах хорооны одоо баталж өгсөн үннээс илүүгээр тийм ээ борлуулалт хийх юм бол дамжуулах сүлжээ тэрийг нэвтрүүлэхгүй байх юм уу эсвэл тодорхой хэсгийг одоо зааглах тийм одоо боломжтой байгаа. Тэгэхээр ийм хамгаалалт байгаа учраас би бол цахилгаан станцуудыг хөгжлөе. Түгээх сүлжээнүүдийг хөгжлөе, дамжуулахаа үлдээе. Диспетчерийн үндэсний төв дээр бол бас бодох ёстой юм а гэсэн ийм бодолтой байгаа. Тэгэхээр одоо ойрын үед юу хийх вэ гэдэг чинь ерөөсөө л энэ. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбар дах алдаа дутагдлыг засъя. Чадлын хэмжээг нь нэмье. Тэгээд эдийн засгийн хувьд алдагдлыг нөхөе гэдэг асуудал яригдсаар байгаад 2024 оны сонгуулийн дараа засгийн газар бүрдээ засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний реформын үндэсний хороо гэдэг байгууллагыг байгуулсан. Одоогийн шадар сайд тун хороог ахалж хууль тогтоогчдын нам намын төлөөлөл орсон 7-8 хүн ороод ажилласан. Энэ эрчим хүчний үндэсний реформын үндэсний хороо нэг хийсэн ажил нь ганц байгаа. Тэр нь одоо цахилгааны үнэтэй холбоотой шийдвэрийг гаргаад л явсан. Үндэсний хорооны үйл ажиллагаа ажилд ер нь та ямар дүн тавих вэ? Одоо сайн дүн тавих аргагүй байгаа шүү дээ. Яг энэ үнэтэй холбоотой асуудал яригдаад байгаа. Үнийг нэмжиж л бид нар энэ алдагдлаа нөхөн цаашлаад бас хөрөнгө оруулалтаа нэмнэ гэдэг зүйлийг ярьсан. Үн чөлөөлөх гэдэг асуудал ярьж байна. Таавашаад өөр байр суурьтай байгаад байгаа. Тийм. Тэ? Тэгэхээр цахилгаан станцын өөрийнх нь технологигээр хатвал хоёр бүтээгдэхүүн зэрэг үйлдвэрлэдэг шүү дээ. Нэг нь цахилгаан, нөгөө нь дулаан. Тэгээд цахилгааны хаа үнийг бол өөрийн хүртэт нь бол өргөсөн. Дулааны үн бол ягаачгүй байгаа шүү дээ. Бараг 2 дахин нэмжээж өөрийн хүртэхдээ өргөх ёстой юм. Дээр нь түрүүн яригдсанаар 3 дугаар цахилгаан станцын 9 дугаар турбин байхгүй болоод дулааны ачааллын зарим хэсгийг 4 дугаар цахилгаан станц руу шилжүүлчихлаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг үнэн нэмэгдээгүй алдагдaltaй байгаа тэр бүтээгдэхүүнийг дөрвөлөв шилжүүлчихнэ гэдэг чинь турбин 4 дугаар станцын байдал дахиад хүндэрчж байгаа байхгүй. Үндсэндээ одоо бас энэ дээр бол дандаа л яригдчихэдэг шүү дээ цалин хүчний асуудал. Эрчим хүчний салбарын хүнтэй ажиллах дүрм гэдэг маш том дүрм байдгийг. Тэгээ энэ дүрм дээр бол тэр хүн сургах мэдлэг боловсролын одоо тодорхой түвшинд барьж яах гэсэн ийм асуудлууд байдаг. За энэ чинь цалин хүчтэй ч гэсэн холбоотой. Бас олноороо одоо халагдж байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ цогц асуудалтай эдэр чинь бүгдээрээ. Тэгэхээр одоо үн нэмсэн гэдэг дээр би ийм л бодолтой байгаа. Тэгээд дулааны үнийг нэмэх асуудал чинь 27 оны 1 сарын 1 хүртэл хойшлуулсан ийм байдалтай байгаа. Тэгэхээр байдал бол сайжрах одоо найдвар маш бага байна гэсэн үг. Цахилгааны үн дээр цахилгааны үнийн болгон нэмсэн шүү дээ, тийм ээ. Цахилгааны үн нэмлээ дулааны үнээ нэмэхгүй болохоор ингээд наад чи өрөөсгөл болчихж байгаа байхгүй юу? 2 жилийн дараа гэхэд Монгол улс эрчим хүч экспортлдог орн болно. Дахиж хизээч тог цахилгаан хязгаарлахгүй гэдэг үгийг эрчим хүчний реформын үндэсний орнуудаа дор чанд хэлсэн. Та тэр үгэнд итгэж ирсэн үү? Олон нийт бол итгэсэн юм шиг байна. Одоо ам асууж байгааг бодоход. Тийм, яг мэрэгжлийн хүний хувьд бол эргэлзэж яасан арга байхгүй. Яагаад эргэлзэж яасан бэ гэхээр ер нь одоо шинэ хүчин чадал нэмэгдэж орно хэрвэл бөөрөлжүүдийг л бий бол явчих нэ гэж харж яасан. За багнуурыг бол зогсооцсон байгаа шүү дээ. Тийм ээ. За одоо тест тав гэж ярьдаг нөгөө юун дээр таван толгой дээр нэг станц барина гэдэг. За тэрэнд л би ерөөсөө итгэхгүй байсан.
Одоо тест 2-ыг Улаанбаатарт барьна гэд Улаанбаатар хот хариуцаад ингээд явж байна. Зүгээр миний харж байгаагаар бол одоо тест 4-т ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан маш сайн мэргэжлэнүүд тэнд байгаа юм байна лээ. Тэгэхээр зүгээр янз бүрийн тийм одоо шалтгаантай саад гарчихгүй бол энэ төсөл явуулахад одоо өнөөдөр төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг боловсрол туршлага бол хангалттай байна даа гэдэг. Бас нэлийн одоо орд исэн да. 2025-аас 26 оны өвөл тог цахилгаан дахиж хязгаарлахгүй гэж хэлсэн 2 дахь нь эрчим хүчний сайд Чойжилсэр. 2 их усрын талаар ярьсан. Нэг нь хувийн хвшил та түрүү хэллээ. Бөөрөлжүүдийн цахилгаан станц. Нөгөөх нь би бас яг санахгүй байна. Тухайн үед сонсч ирсэн. Бөөрөлжүүдийн цахилгаан станц ашиглалтад ороогүй байсан бол энээс хүнд байдалд орох байжтэй гэсэн бодол бас төрсөн. Та энэ дээр ямар санал нэг шүү дээ. Санал нэг. Тэгтээ Чойжилсрын бол бас их зөрөгтэй байна л да. Нөгөө эрчим хүчний хүн биш учраас бидний алтан дүрмийг мэдэхгүй шүү дээ. Бид чинь 20% бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дөрмөө ярьсан байт юм ээ. Халуу юм уу үүдэн байдлаар. Тэгэхээр одоо бүгд тулсан байдлаар ачаалж байхад хязгаар тийхгүй гэж хэлдэг бол одоо юу гэдэг юм. Юмаа мэдэхгүй л хүний яриа шүү дээ. Эсвэл одоо юу гэдэг юм доод хүмүүс нь тэгж итгүүлсэн байна тэр хүнд. Чойжилсрын их өөрөө мэдээд бодоод тэгж хэлнэ гэж байхгүй л байна л да. Гэхдээ ийм эмзэг салбар дээр хариуцлагатай өгөхгүй бол дараа нь ямар хүнд байдалд олон нийт ам асуудаг вэ гэдгийг одоо бид нар харж байна тийм ээ. Одоо харин ам асуудаг байдал чинь бол олзуурах байгаа нь юу гэхээр одоо 89 91 он энэ үед монголчууд их дисперти төвчээртэй байж тийм ээ. Ер нь бол тэгж олон цагаар одоо харанхуй байлгаж яхад бол нэг тийм одоо гомдол ярдггүй байсан шүү дээ. За өнөөдөр бол яг хав тодорхой хэмжээгээр энэ тэндээс гаралт ингээ хийж яхад л олон нийтийн бухимдал бол маш их байна. Тэгэхээр олон нийтийн одоо энэ бухимдаж байгаа байдал энэ салбарыг өөдөн татвал бас хэрэг болох байх гэж ингэж ойлгож байгаа юм бэ. Энэ бол бас их зөв зүйтэй юм аа гэж ингэж. Тэгээд зөв буруу одоо янз янзын юм байж болно. Дутуу ойлгосон юм байж болно. Мэргэжлийн бус усууд янз бүрийн юм ярьж болно шүү дээ. Тэгэхдээ ерөнхийдөө бол одоо шахалтуул их өндөр болжээ. Хариуцлага их өндөр болох шинжтэй байна гэж ингэж л харж байгаа. Олзуурах байгаа шүү. Би таны түрүүн ярьсан дундаас нэг зүйл асуух гад бас бодож ирсэн. Багнуурын дулааны цахилгаан станц гэж те. Яагаад зогсож вэ? Одоо хоёлоо өнгөрсөн хугацаанд ийм нөхцөл байдалд оруулахгүйгээр шийдэж болох алдагдсан боломжуудын талаар ярих гэдэг. Багнуурын дулааны станц, дулааны цахилгаан станц төвөөр бол энэ ч мөр социализмын үеэс ихтэй. Тэгээд нэг 1200 мегаватт гэсэн ийм одоо тоотой байсан тэр үед. Хоёр газар яригддаг байсан шүү дээ. Нэг нь Багнуурын цахилгаан станц 1200 мегаватт. Нөгөөх нь 5 толгойн цахилгаан станц 2400 мегаватт. Маш том цахилгаан станц тийм ээ. Ингээ яригддаг байсан. За тэр өнөөдөр үл тэр тоонууд байхгүй болсон. Багнуурын цахилгаан станц мэдээж хэрэг энд улс төрчдийн хоорондын зөрчил байсал байх. За энэ дээр одоо юу гэдгийг одоо гал дээр тос нэмсэн ийм хүмүүс нь бол манай салбарын зарим хүмүүс. Ягаад тэгэхээр энд нэлээд том чадалтай 2 турбин 700-ийн мегаваттын станц барина гэж ярьж байсан шүү дээ. Тэг зүүнчтэй гэж хийгдсэн. Тэгэхээр 350 мегаваттын 2 турбин тавина гэж одоо тэзүүн дээр нь байгаа юм. За тэгэхээр манай одоо юу гэдгийг мэргэжлийн хүмүүс бол хилэн гаргасан. Тэгэхээр юунд системийн захилгаан системийн одоо найдвартай байдлын үүднээс нэг тийм бичгтэйг дүрэн байдаг юм л да. Захилгаан станцын нэгжийн хүчин чадал тийм ээ нэгж агрегатын хүчин чадал одоо байгаа захилгаан станцуудын нэгжийн хүчин чадлаас илүү гарч болохгүй гэж. Тэр нь юу гэсэн үг вэ? Жишээлбэл 4-р захилгаан станц дээр нэг турбины одоо дээд хүчин чадал 122 мегаватт баггүй юу? За тэгээд Багнуур дээр жишээлбэл 120 мегаваттын турбин явж байгаа зогсоход бол 4-р станц дэрийг одоо нөхөж авч болох ийм байдалтай. Хэрвээ нэг бэлтгэл гэдэг юм байгаа бол
350 мегаватт одоо ийм бага нуурын турбин зогсох юм бол яах юм бэ гэдэг ийм асуудал гаргаад. Тэгээ энд маш их боломж байсан л да. За нэгдүгээрт л одоо миний хувийн бодол. Ер нь ингээд ийм байдлаар яваад байх юм бол хизээч Монгол улсад 122 мегаваттаас илүү хүчин чадалтай ийм агрегат тавигдахгүй байна. Энэ ч одоо хөгжлийг боомлж байгаа хэрэг шүү дээ. За хоёрдугаарт манай энэ диспетчерийн үндэсний төвийн сүүлийн жилүүдэд маш их ажил хийсэн л дээ. Оросын холбооны улсаас бид нэр максимум 245 мегаватт чадал авах юм боломжтой байсан. Тэгэхээр энэ дээр манай диспетчерийн үндэсний төвийн ялангуяа одоо сая диспетчерийн үндэсний төвийн дарга шинээр тэмдэгдсэн шүү дээ амарснаа гэж залуу. Энд чинь тэр эрлийн хамгаалтын хариуцчихсэн залуу байхгүй юу? Тэгээ энэ залуу бас их хүчин зүтгэл гаргаад ингээ Оросын холбооны улсын тодорхой мэргэжилтүүдтэй ажиллаж байгаад тодорхой өөрчлөлтүүд хийгээд нөгөө 245-ыг чинь 345 болгоцсон байхгүй. Тэгээ 345 мегаватт бол тэр бага нуурын нөгөө нэгж хүчин чадал буюу 350 тавилэр нь бараг тэнцээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг 350 мегаваттын 2 турбинтэй бага нуурын станц байгуулагдсан байсан бол тийм ээ. Тэгээд одоо юу гэдгийг техник юм байна бас л одоо үүсгэж болохгүй л дээ 350 мегаваттын ийм одоо агрегат зогслоо гэхэд бол үндсэндээ бол одоо бас яаж игээд ингээд нөхөх юм боломж харагдчихл байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг тим юм яриад за тэн дээр тэр нь бол мэдээж хэрэг одоо төрөн биелээ нэг гал дээр тос нэмсэн асуудал болоод тэгээд одоо хүчин чадлыг бууруулна гэж яриад 200 мегаватт болгоно гэж яриад тэгээд ингээд заваар усаар угаад за тэгээд дээр нь бас хэвлэл мэдээллийнхэн бас нөлөөсөн шүү дээ өөрөө сонссон баг тийм ээ. Мэдж. Тэнт хятадын тосгон одоо бий болох нь тэр гэдэг нэг тийм сонин яриануд яваал ингээл. Тэгэл зогссон доо. Гэхдээ үндсэндээ энэ хятадын талаас бол энэ станцыг барьж байгуулах сонирх нь бол бас тодорхой хэмжээгээр байгаа юм байна даа л гэж ойлгосон. Бага нуурын дулааны цэцлэгээ станцтай холбоотой зогссон үндсэн шалтгаанууд та хувийн бодлуудаа хэллээ. Улс төрчид гацаасан байна. Эрчим хүчний салбарын зарим хүмүүс бас энэ гацаанд оролцсон байна. 3 дугаар хэвлэл мэдээллийн гацаанд оролцсон байна гэдэг дүгнэлтийг та хэллээ. За 2 дахь төсөл. Энэ бол сая оюутлогын сонсголын үеэр бол маш хүчтэй яригдлаа. Оюутлогоо санхүүжилтөнд гаргаад 5-7 ордод түшгэлсэн дулааны цэцлэгээ станц барья гэдэг асуудал гараад явхад буруутай хайж эхэлсэн л дээ. Сонсголын үеэр оролцож ирсэн улсууд тийм ээ. Тэгэхээр энэ төсөл дээр та ер нь ямар бодолтой явдаг вэ? За сонсголын үеэр би бас хин юу ярьж ийн яах нэг би бас сонирхож харж л байлаа. Олон хүн хутлаа ирсэн тийм ээ. Тэр тусмаа одоо буруутай улсууд бол бас их юу гэдгийг одоо баатар болчихсон гэдгийг ингээд харсан. Тэгэхээр оюутлогоог бол 5-7 цэцлэгээ станцыг тэр үед нь барьчих боломж байсан уу? Тэгээд тодорхой улс төрчд буруутай. Тэгэхээр өнөөдөр тэр хүмүүс ард түмэнд асар их таалагдаад явж байгаа. Тэгж л хэлээ. Станц нь байхгүй. Тэр хүмүүс бол таалагдаад явж байгаа. Тийм 5 дугаар планы цэцлэгээ станц төсөл тийм ээ. Энтэй холбоотой асуудлууд ч гэсэн одоо яригддаг. Асар олон одоо их харамсалтай. Олон нийт ч ерөнхийдөө ойлгож эхэлж сонсголж тэр та бүхний ярьж байгаа яриануд байр суурьудаас хараад за ер нь ийм боломжууд их байж таа гэдэг зүйлийг бид нар их ярьдаг. За та бас 5-7 орд түшиглэх дулааны цэцлэгээ станцтай холбоотой асуудал дээр тодорхой нэр бүхий улс төрчид буруутай гэдэг зүйлийг ярьлаа. Тийм ээ? Ийм дүгнэлтийг хувийн зүгээс хийж. Одоо 3 дахь асуудал бол энэ бас их төвхтэй. Маш олон жил явж байна. Намайг хүүхэд байхад л энэ асуудал яригдал зургатаар мэдээ болол гарч ирсэн. Энэ бол нэг эгийн гол явсан цэцлэгээ станцын асуудал. Одоо хүртэл алга. Энэ эгийн гол явсан цэцлэгээ станц төсөл Монголын эрчим хүчний төвийн системд ер нь ямар нөлөө үзүүлэхээс төсөл гэж харж байна. Та бол бас сайн мэдж байгаа. Нэг жижигхэн төв ярьж. 13 оны сүүлчээр эрчим хүчний сайд Сононпил байсан. Тэгээ Сононпил намайг дуудаж уулзаад тэгээ нэгийн голын асуудал явуулмаар байна. Гэтэл наан бас нэг шөрөнгийн усан цэцлэгээ станц гэдэг нэг байдаг. Та шөрөнгийн усан цэцлэгээ станцын төслийн удирдагч болооч ээ.
Тэгээ та бол яг орсуудтай бол маш их хэлэх холбоотой. Хэл ус сайтай. Ийм хүн. На шүрэнгээ жаахан мандуулаад гаа. Тэгээ шүрэнг одоо мандуулж явах явцад бид нэр игийн болоо нэлээд явуулчмаар байна гэж. Тэгээ би тэр саналыг одоо хүлээж авахгүй байж болохгүйгээд тэгээ шүрэнгээрээ би чинь маш их тийм одоо юу гэдгийг том үйл ажиллагаа эхлүүлсэн л дээ. Ерөнхийдөө бол Оросын холбооны улсад ажиллаж байсан. Шүрэнлүүл маш их анхаарлыг татсан. За тэр үед Дэлхийн банкны санхүүжилтээр шүрэнгийн усан цахилгаан станцын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл хийгдэж ирсэн. Тэрийг хийгээд тэгээд Дэлхийн банкны процедур бас нэлээд төвөгтэй хэцүүлдэ. Олон нийтийн санал асуулга гэж юм заал байх хэрэгтэй. Тэгэхээр олон нийтийн санал асуулга бол явж Монголдо бол хийсэн. Гэхдээ гол санал асуулга нөгөө байгаль нуурын ойр орчмын тэнд одоо оршин суудаг хүмүүсээр хийх хэрэгтэй байсан. Ингээд 13 хот тосгонд бид нэр явж ажлаа танилцуулж тийм ээ хүмүүсийн саналыг авч ингэж явсан. Энэ үед давхцаад тэр хил хязгааргүй гол мөр ингээд төрийн бус байгууллага, Оросын байгууллага. Гэхдээ тэргүүн нь бол Оросд амьдэрдэггүй энэ Манжуурт амьдэрдэг нөхөр байсан л да. Тэгээд тэд нар ЮНЕСКОгийн байгалийн үеийн хороонд гомдол гаргацсан байсан юм. Байгаль нуурыг одоо Монгол улс устгах гэж байна. Эгийн голын болон шүрэнгийн цахилгаан станц барьж байгуулж гэж. Тэгээ үндсэндээ бид нар бол бас хоёр улсын хооронд эрдэмтдийн ажлын хэсэгч гэж байгуулагдсан юм. За тэр үед би бас Хөлийн усны комисс гэдэг юмд энэ байгаль орчны яамны шугамар бас тэрэнд нь ажилладаг байсан. Тэгээд яг албан бусаар Оросын эрдэмтдтэй маш их ажилласан. Тэгээ Оросын эрдэмтдийн гаргасан дүгнэлт манай эрдэмтдийн гаргасан дүгнэлттэй адилхан байдаг. Өөрөөр хэлбэл эгийн голын болон шүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулахад байгаль нуурт ганцхан сантиметрийн төвчний зөрөө үүсэх юм байна гэсэн. Одоо гол дүгнэлт бол тэр байхгүй юу. За гэтэл Оросын холбооны улсын засгийн газар чинь бас тогтоол гаргаад тэгээд ганцхан сантиметр байтугай 1 см-ээр доош нь оруулах тийм асуудал гаргадаг шүү дээ. За тэгээ байгаль нуураас ангар мөрөнгөж цаашаа усж гардаг тийм ээ. Тэрэн дээр юуны эрхүүгийн усан цахилгаан станц гэж байдаг. Тэр цахилгаан станц дээр бас янз янзын асуудал гардаг. Ингээд ер нь бол дээр байгаа усан цахилгаан станц бол нэг ус тижээх тал нь. Дээр байгаа гэхэр чинь ийг шүрэн ороод явчихж байгаа. За тэнд орхон морхон гэж бас юмнууд бий л дээ. Доор байгаа усан цахилгаан станц чинь нэг усаа хагаа далан байгуулаад бас л нөгөө төвшөнд нь нөлөөлдөг байхгүй юу. Тэгээд тэр эрхүүгийн усан цахилгаан цаашаага 5-6 цахилгаан станц бий л дээ. 19 орчим баха гигаватт хүчин чадалтай тийм усан цахилгаан станцууд байдаг. Тэгээ үндсэндээ байгаль нуур гэдэг нь бол зүгээр нэг шалтгаан. Ер нь Монгол улс одоо усан цахилгаан станцтай болчих юм бол нөгөө Оросын холбооны улсаас цахилгаан авч тохируулах хийх шаардлагагүй болчих юм байна. Усан цахилгаан станц байнгын ачаалттай байдаг биш шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдгийг эгийн голын усан цахилгаан станц 300 мегаватт чадалтай гэж бодъё л да тийм ээ. Байхад тэр жилийн турш 300 мегаваттаар явна гэсэн үг байхгүй. Эхлээд усаа хомдлуулад тэгээ шаардлагатай үед нөгөөх нь нийлүүлдэг. Дундад ачааллын батлын 40 мегаватт гардаг шүү дээ. Шүрэн ч гэсэн ялгаа байхгүй. 225 мегаваттын чадалтай. Дундад ачаал нь ээсээ жаахан илүү нэг 7 орчим мегаватт ингэж гардаг. Тэгэхээр эн чинь ямар зориулттай вэхээр нөгөө ачааллын зөрүүг л зохицуулах юм зориулттай байхгүй. Тэр тусмаа сүүлийн үед нөгөө нар салхи гээд ороод ирсэн. Тэгэхээр манай эрчим хүчний систем чинь голцоо нөгөө нүүрсний цахилгаан станц ачааллын хамаагүй хөдөлгөөдөж болдоггүй. Энэ тохиолдолд нөгөө нар салхины цахилгаан станц ороод ирэхээр энэ бол одоо юу гэдгийг төв эрчим хүчний систем буюу одоогийн яриагаар бол эрчим хүчний нэгдсэн сүлжээ маш том хүндрэл үүсгэдэг юм. Тэгэхээр Монгол улс тэрийг өөрөө тохируулаад явдаг болчих юм бол тусгаар тогтнолынх нь асуудал болон л одоо бэхжин үстэй.
Тэгэхээр энэ чинь бас нөгөө талаас нь хардаг юм улс орнууд байна шүү дээ. Тийм. Эгийн голын усан цахилгаан станц дээр би бол очиж үзээгүй. Гэхдээ би одоо энэ усан цахилгаан станц гэдэг юм уу, энэ төслүүдийг Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэдэг юм уу те. Энэ төслүүдийг эсэргүүцдэг хүмүүсийг би тайшрын усан цахилгаан станц дээр очиод үзээсэй гэж боддоо. Яг л би өөрөө томилтоор явахдаа тайшрын усан цахилгаан станц дээр очиж ирсэн. Очиж үзээд ямар нөгөө гэгээ нуурын тэрийг хассан юм байна тий. За. Тэгээд инженерүүдтэй нь уулзж байхад нөгөө эрчим хүч үйлдвэрлэх процессыг ингэж тайлбарлаж өгч ирсэн байхгүй. Тэгээд үр дүнд нь Говьалтай аймаг тийм ээ. Цахилгааны ямар ч хязгаарлалтгүй болсон. Цахилгаанаар бүрэн хангагдсан. Дээрээс нь Говьалтай аймаг чинь цэвэр ус уудаг болсон байна гэдэг маш том эерэг үзэлтүүд ер нь гараад явдаг юм байна лээ. Тэгтээ ягаад би энэ том төслүүдэд яг гадны нөлөөлөл байж бол гүрнүүдийн бодлого байна шүү дээ. Эрчим хүчнээс хараат байлгах. Гэхдээ дотооддоо энэ тэмцэгчдийг би гайхаад байдаг. Тэгтээ бас зоригтой зориггүй янз бүрийн байдлаар л хийгээд явж байгаа байх гэж боддог. Эрчим хүчний салбар дээр 3 дахь хөршийн бодлого ер нь хөдөлгөтнүүдэ гэдэг ийм зөв бодол төрсөн. Тэр нь энэ сая Францын Ороно групптэй хийсэн ураны хэлэлцээр. Энтэй холбоотой уран олборлох гэрээг бид нар эцэлж чадлаа. 27-8 жилийн хугацаанд явж байгаа. Атомын цахилгаан станцын асуудал тухайн үед яг энэ гэрээтэй холбоотой яригдчихсэн. Нэг атомын цахилгаан станц барихад эрчим хүчнээс бүрэн хараат бос болно гэдэг зүйлийг ярьсан. Та энэ дээр ямар бодолтой байдаг? За би 2 жилийн өмнө хаа JICA-гийн урилгаар Японд нэг 10 гаруй хоног ажилласан юм. Тэгээд Японы зөмийн эрчим хүчний агентлаг дээр нэг өдөр ажиллаад тэгээд гол зорилго бол юу гэхээр тэднийх нь нэг тийм шинэ реактор туршиж байгаа. Тэр нь юу гэхээр хийн хөргөлттэй өндөр температурын реактор гэсэн юм нэртэй. Тэгэхээр хий хэрэглэхээр нөгөө хийн засвар хийх процесс шингээж авдаг дамжуулдаг учраас энэ л харьцангуй одоо юм авааргүй технологи байхгүй юу. Яг би төрөнд нь ч гэсэн ер нь атомын цахилгаан станцыг Монголд одоо ашиглах асуудлыг дэмждэг юм. Тэгэхээр энэ Японы станцыг үзээд тэгээд одоо хугацааг нь асуухад бид нар 2030 он гэхэд энийг одоо арилжаанд гаргана гэж байгаа. Тэгэхээр би юу гэж бодсон бэ гэхээр ер нь Монголд атомын цахилгаан станц барьж байгуулах хэрэгтэй. Гэхдээ энэ 2030 оны үлээ хэрэгтэй байна. Хамгийн аюулгүй хамгийн шинэ технологиг Монголд байлгах хэрэгтэй байна гэсэн юм бодол төрсөн. Дээр нь нэмж хэлэхэд тэр реактор дээр манай Монголын 3 залуу ажиллаж байсан. 2 хүүхэн, 1 залуу. Залуу нь бол яг тэр реакторын дотор одоо болж байгаа нарийн ширийн процессыг тэнд бүгд оролцоод явдаг. Хамгийн нууцад нь ажилладаг гэсэн үг шүү дээ. Нэг хүүхэн болохоор зэрэг тэр баг тийм хилцийн даргын арангатай. За нөгөөх нь болохоор зэрэг яг тэр байгаль орчин экологийн талаа хариуцдаг. Тэгээд тэр агентлагийн захирал ярьжсэн л да. Бид нар энд монголчуудыг одоо юу гэдгийг тарих толгой боловсролыг ашиглаж ажилуулад байгаа юм биш ээ. Бид нар танай ирээдүйн мэргэжлүүдийг бэлдэж байгаа юм шүү. Энэ хүмүүс эзээ нэгэн цагт энэ хүмүүс Монголд ажиллах тийм хөрс суурь бий болох ёстой. Ер нь ч бид нар энэ туршилтаа дуусаад 2030 оноос энэ шинэ техник технологиг Монгол улсад нэвтрүүлэх юм бодол байгаа шүү гэж ингэж хэлж байсан. Тэгэхээр л би атомын цахилгаан станц дээр бол нэг багахан хугацаанд түлээх хэрэгтэй юм байна гэсэн юм ойлголттой л байдаг. Яг Ороно групптэй хэлцээ хийгээд ерөнхийлөгчийн төвшөнд айлчилж хэлцээ хийсэн шүү дээ. Тэр хэлцээрийн томилтын багтанд би өөрөө багтаж. За. Тэгээд би танаас нөө сонирхож асууж байгаа. Гэхдээ 2030 он хүртэл та хүлээх хэрэгтэй гэж байна те. Японы технологиг цахилгаан станцыг. Тий. Атомын цахилгаан станц. Тий. Түлшний асуудлууд шал ундаа асуудал шүү дээ. Гэхдээ яг хоо энэ Франц улстай уран олборлох гэрээ хэлцээр хийгээд явхад олон саад бэрхшээлүүдийг давсан. Дотоод гадаадын эсэргүүцэгчид олон байна. Энтэй монопол улсууд ч бас байх шиг байна. Гэхдээ
жижиг оврын атомын цахилгаан станц барих асуудлаа Оросын холбооны улсад яг ирээ хэлцээр хийж явахдаа өгсөн шүү дээ. Дахиад л Оросын холбооны улс яг энэ цахилгаан эрчим хүчтэй холбоотой асуудал төр дахиад л ороод ирсэн. Атомын цахилгаан станцыг Оросын холбооны улс жижиг оврын бага оврын атомын цахилгаан станцыг Оросын холбооны улсаар бариулъя гэдэг шийдвэрийг тухайд гаргаж ирсэн. Тэгээ би яагаад дандаа ингэж энэ хүмүүс яагаад ингэж дандаа Монголын эрчим хүчний салбар руу оролцсон бол тоо гэж тухайд тэр бодоод өнгөрч ирсэн. Та бол түрүүн ярилцлагын эхэнд ч би асуусан. Та бол өөрийнхөө бодлыг хэлсэн. Хоёулаа ингээ ярилцлага дуусгаад. Гэхдээ ярилцлага дуусгаас нэг асуултыг би асуучих гэж бодож байна. Та энэ том төслүүдээр улс төрчид хэвлэл мэдээллийнхэн тухайн салбарын хүмүүс их оролцох юм аа. Гацаахт нь, зогсоохт нь оролцдог, зарцаахт нь оролцдог гэдэг зүйлийг ярьж байна. Үе үеийн сайд нар бас цахилгаан станцуудад хэрэгтэй хэрэггүй аш олон шахаануудыг хийж тоног төхөөрөмжөд оруулсан гэдэг зүйлийг хувийн бодлоо та хэлсэн. За тэгвэл таны хувийн бодлыг чинь би асуух гэдэг. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт хамгийн их гай тарьсан сайдыг та хэн гэж боддог вэ? Одоо бидэг л олон нийтийн саналыг л байгаа шүү дээ. Даваас хөрөнгөл яриад байгаа шүү дээ. Тий. Би зохиосон юм биш. Бараг толгойтой болно л тэгж ярьж байна. Тэгтээ шүтдэг хүмүүс бас зөндөө бий. За ямар ч гэсэн бидний студиуд ирж миний урилгыг хүлээж авч дундын бүс ярилцсан нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Тэгээд 3 болон 4-р талааны цахилгаан станцын ослог гэмтэлтэй холбоотой өөр юм бодол санал мөн дээрээс нь алдагдсан боломжийн асуудал цаашид бид нэр юун дээр анхаарах ёстой вэ? Энэ салбарыг яаж хөл дээр нь босгох ёстой вэ гэдэг тал дээр өөрийнхөө үнэтэй байр суурь санал бодлыг хэлсэн Гиндэн сүрэнгийн Яндан гом танд баярлалаа. За баярлалаа.